Эдийн засгийн форумын үеэр уул уурхай чухал эрдэс гэсэн салбар хуралдаанд жаахан суулаа. Гэтэ гарлаа. Ягаад гэвэл гол зүйлээ ярихгүй байна. Гол зүйл нь юу гэхээр зэрэг сонгуулийн өмнө ашигт малтмлын хуульд цэмхээ өөрчлөлт оруулад 3 дахь улсын хөрөнгө оруулалтыг үндсэндээ Монголоос гаргахаар үр дагавартай зүйлийг хийчихсэн. Тэгээд би яагаад эмзэглэж яах гэхээр газрын хуур элемент бол ихэвчлэн уран тойртой байгаль дээр хамт байдаг. Цөмийн эрчим хүчний хуулиар уран тойрын агуулсан нэгдлийг цацраг идэвхтэй гинэ гэд цацраг идэвхтэй бодисын орд нь хэмжээнээс үл хамааран стратегийн ангилд орно гэсэн байгаа. Ашигт малтмлын хууль дээр болохоор стратегийн ангилд орсон бол тухайн ордын хөрөнгө оруулагч нь бол 3-1-ээс илүү эзэмшихгүй гэсэн. Тэгээд засаг эзэмшин. Засаг буюу цаана нь бол нөгөө сонгуулиас нам байгаа шүү дээ. Иймэрхүү байдлаар 3 дахь улсын хөрөнгө оруулалтыг Монголоос уул уурхай салбараас хөөсөн өөрчлөлтийг бол оруулж чаддаг. Одоо энийг бодлогын төвшөнд засахгүй бол бид нар нөгөө 3 дахь хөрш эдийн засгийн утгаараа 3 дахь улсыг оруулж ирэх. Тэгээд чин технологи хөгжүүлэх, дэлхийд нээлттэй байх гэдэг маань үндсэндээ миний бодлоор худлаа болсон. Тийм болохоор нэгэнт одоо бид энэ хууль тогтоох байгууллагт одоо миний бие хүмүүсийн дэмжлэгээр орж ирсэн. Тэгээд бид нар эндээ бол энэ алдааг бол засаж залруулахын төлөө явах хэрэгтэй.